гэхээсээ илүү би энэ редакцийн хүний тооны асуудал байгаа байхгүй. Манайх өөрснөө маш олон хэвлэл мэдээлэлтэй учраас бизнес утгаараа харахаараа багахан бүтцтэй байгаас өөр аргагүй болчихдог. Багахан бүтцтэй газар яаж тэр олон цаг хугацаа зарсан багаараа ажиллах ёстой байсан тийм ерөн сурвалжлах руу орох боломж байхгүй. Ер нь. Тэгээд яг хуу за бага бүтцтэй юм чинь боломжийг хай л да. Боломжийг хайх юм бол ядаж эхний ээлжинд редакц өөрснөө тухайн жилдээ ялгаатай сэдвээр асуудлаа өндөө явчмаар байна. Манай чинь бүгдээрээ нэг рүү шуурчаад тэгээ болчиход байгаа. Тэгэхээр хэрвээ би ньюс имэнийг ерөн сурвалжлах асуудал сэдвийг би авахгүйгээр нийгэмд л зөндөө л асуудал байна шүү дээ. Заавал улс төр бол ерөөсөө нэг асуудал биш, зөндөө асуудал байгаа байхгүй. Салбараараа ялгаатай салбараараа тууштай явчмаар санагдаад байна. Хоёрдугаарт хүний нөөцийн асуудал. Сэтгүүл зүйн өөрөө хүний нөөцийн асуудалд орцсон. Суур шалтгаан нь өөрөө сэтгүүлчд өнөөдөр ямар цалин авч байгаа вэ? Та нар өөрснөө мэдж байгаа цэвэрлэгчээс баг цалин авч байгаа. Гого эмээний хувьд бол хүний нөөцийн бодлого нь арай өөр. Энэ өөрөө мэдээлэл технологийн салбарын цалин хүслийн системээр явцдаг. Ер нь хүмүүс бол сонсож байгаа те. Эхлээд сэтгүүлч өөрөө яаж хоосоо онохгүй байх вэ гэж бодохгүй төлөө бид нар эхлээд сэтгүүлчтэйгээ нөгөө бенефитийг нэмэх хэрэгтэй байхгүй. Тэр хүмүүс орон сууцны зээлээ төлөх чадвартай байх хэрэгтэй те. Хүүхдээ эмэн өх мөнгөтэй байх хэрэгтэй. Өмсөх зүүх юм байх хэрэгтэй. Тэрнийхээ дараа тэр хүүхдэн чинь өөрөө сурж боловсрох гэж юм. Тэрнийхээ дараа цаг гаргаж ажил руугаа төвлөрөх боломж олж өгч байгаа. Тэгэхээр бид нар ерэн сурвалжлах сэтгүүл зүг гэдэг бол өөрөө боломжтой байвал явах нь бол тодорхой. Гол нь манай салбар өөрөө хүний нөөцийн хомсдолд орсон. Хүний нөөцийн хомсдол гэдэг нь өөрөө бид нар тэр хүмүүст амьдрах боломжийн цалин өгч чадахгүй байгаа. Тийм хүмүүст маань өөрөө яаж хөгжих юм бэ? Яаж санаа зовхгүйгээр тэр сэтгүүл зөө ерэн сурвалжлал руу явах юм бэ гэдэг юм яригдаж байгаа. Тэгээд манайх бол одоо яг хөө залуу сэтгүүлчтэй. Би ер нь харьцангуй залуу сэтгүүлчдийг аваад өөрийнхөө соёлоор, редакцийн соёлоор аваа явсан надад илүү зүгээр юм шиг санагдсан. Их сайхан нөгөө зөв эвдрээгүй, онлоо үзсэн үгдийг дооройж 2 жил болгож ээж бид нэр яг хөө за одоо сэтгүүлч болж байна гэж үзэж байгаа. Тэгээд салбарыг бидний хамрах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Энд чинь өөр хэл мэдээллийн байгууллага учраас. Тэгээ манайх ингээд тэгэхээр нэг салбар дээр заримдаа нэг л хүн байгаад байна. Заримдаа бид нар хоёр би өөрөө юу яадаг вэ гэхээр хүслээр бол би редакцаа томруулмаар байгаа байхгүй. Одоо 15 сэтгүүлчтэй 30 болгомоор байна. Гэтэл яа гэхээр эдийн засгийн хувьд ашиггүй болчихж байгаа. Тэгээд энэ чинь хоёр юутай шүү дээ. Хүнээ томруулаад баг цалин өгөх үү? Эсвэл тий цөөхөн үнэтэй боломжийн цалин өгөө явах уу гэдэг бол бас харьцангуй шийдвэр гаргахад шаардлага гарч байгаа байхгүй. Би болохоор бага хүнтэй, сайн чадвартай, сэтгэл ханамжтай сэтгүүлчдийг бэлдэж байгаа. Энэ жилээс бид нэр хоёр сэтгүүлчийг ерэн сурвалжлах руу явуулж байна. Ерэн сурвалжлах сэтгүүл зүй өөрөө бас туршлах хэрэгтэй болчиход байна. Тэгээ энэ өөрөө цалин үүсний систем нь өөрөө энэ салбарт муу учраас хүмүүсийн шилжилт хөдөлгөөн их байдаг. Ингээл хэвлэл мэдээ солио яваад. Хэвлэл мэдээ солиод байгаа хүмүүс тууштай яаж нэг сэдвийг бариа явах юм? Тууштай яаж нэг салбарыг бариа явах юм? Энэ нь өөрөө одоо тэр бизнесийн ч юм уу тэр улс төрчид айгүй сайхан тийм боломж олгоод байна л да. Бид нар айгүй олуулаа ингээд олон газар ингээд сул байгаад байгаа. Тэгэхээр би хэрвээ ерэн сурвалжлах сэтгүүл зүй их гэж байгаа бол бүгдээрээ эхлээд редакц ялгаатай сэдвийг жилд 1-2 авъя. Тэрийг үр дүнд нь хүргэе. Хоёрдугаарт яг хөө бид нар тэгдэг нэг холбоо байгуулад ч юм уу бүгдөө нэг сэдв рүү орё гэдгийг. Энэ бас нэг амьдрал дээр биелэхгүй ах уу? Бүгдөө л өөр удирдлагатай, өөр те багтаа яадаг учраас манай хүн Монгол хэлштэй хоёр хүн ингээд яриад яг нэг газар яриад ажил явна гэдэг бас хэцүү юм байлээ. Энэ өөрөө тусдаа редакц, тусдаа компани гэдэг бол тусдаа л гэдэг. Тэгэхээр бид нар ялгаатай сэдв авах хэрэгтэй. Харин зүгээр сэдвүүдэд хувааж авч болно. Нэг тийм л үндсэн шалтгааныг би хараад байдаг шүү дээ. Манай компаниудын захирлын дэвтэр илүү ёс зүйтэй болохыг хүлээгээд байхад одоо хугацаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгүүл ерэн сурвалжлах сэтгүүл зүй хийж байгаа сэтгүүлчийн хамгаалах, бага суурьаар хангах, мэдээллээ их сурвалжаар баримтаар хангах хамгийн гол нь нөгөө нэг сэтгүүлчийн үр хөөхөд хань ижил энэ хамаатан садан санхүүгийн орлоготой ийм ээжтэй аавта байлгах энэ боломжийг л хангах хэрэгтэй. Тэгэхээр энэ айгу сонир асуулт байхгүй. Хинээс компани цалин өгч чадахгүй бол тэр хүн хинээс авах вэ? Тэгэхээр энийг шийдсэн моделийг сая Монголын сэтгүүлчид Азийн
ерэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны уулзалтанд явахаар олсон байна. Энэ нь болохоор KCIJ буюу Солонгосын ерэн сурвалжлах сэтгүүл зүйн төв гэдэг нэг байгууллага. Тэр байгууллага нь яасан бэ гэхээр жилд $5 сая хандивар авдаг. Хандивар энэ News Tapa гэдэг таанд тэмдэглээд авчаараа. News Tapa гэдэг энэ вебсайт руу ороод үзэхээр энэ Солонгосын ерэн сурвалжлах сэтгүүлчдийн энэ төвийн өөрийнх нь вебсайт байхгүй. Энэ дээр болохоор яадаг вэ гэхээр энэ нь болохоор 40 ширхэг өөртөө ажилдаг ерэн сурвалжлах сэтгүүлчтэй 40. 20 хэдэн ширхэг одоо фриланс буюу гэрээтэй юм уу ингэж бичвэрээр үнэлүүлж ажилдаг юм сэтгүүлчтэй. Ингээд 50 60 сэтгүүлчтэй газар. Энэ яадаг вэ гэхээр эдгээр бичвэрээ бичээд тавьчингууд нь вебсайтн дээр нь ингээд тавингууд хүмүүс энийг маш их хандлттай. Ороод доор нь ер нь лайк дардаг штэ тий. Лайк товч нь 3 лайк товчтой. Нэг нь 1000 вон, 3000 вон, 5000 вон. За тэгээд дарахаар миний хүн чинь үнэхээр сэтгэл хөдлөөр за энэ бол лоуер байсан юм а. Энийг бичиж байгаа газар би баярлж байна. Автобусныхаа мөнгөтэй адилхан хэмжээний мөнгө өгөхөд өнөөдөр би энд болно гэд. Ингээд ихлээр энэ олон хүмүүс дарсаар байгаад жилд $5 сая санхүүжилттэй газар. Энэ газар нь авч байгаа мөнгөө жилд ингээд соёлын төв өргөө шиг том заалыг дүүргэж байгаа тайл гиндэг. Өөрөөр хэлбэл шилэн. Тэгэхээр энэ чинь ямар нэгэн том Samsung нь байна уу? Хинч биш өөрөө санхүүжүүлэгч нь хин бэ гэхлээр уншигчд нь арт түмэн өөрсдөө. Тэгээд энэ дээр бол засаглал нь харин маш мэрэгжлийн ийм нарийн ийм засаглалтай байгаа шилэн. Тэгээд ингээд санхүүжүүлэгчийн л өөрөөр хэлбэл энэ улс төрийн энэ байгууллагууд биш, том групп компаниуд биш. Тэр мэдээллийг хамгийн ихээр цангаж өлсөж байдаг тэр ард иргэд уншигчд нь санхүүжүүлэгчд нь байх юм бол энэ бол хамгийн тогтвортой байх. Тэгээд хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа ерэн сурвалжлах сэтгүүл зүйн төв нь Солонгосын News Tapa-гийн жишээ. За энэний араас орж байгаа Малайзийн одоо тэр Malaysia Kini ч юм уу одоо энэ нөхдүүд ингээд араас нь ингээд орж иж байгаа. Тэгэхээр энэ модель бол надад маш их таалагдсан. Тэгээд энэ модельийг жишээ нь Монголд хийгээд үзэхэд одоо оролдоход бол биднэрт нэг зардал гарахгүй. Хийгээд үзэхэд оролдоод бүтэлгүй болсон ч гэсэн биднэрт алдах юм байхгүй. Ийм сайхан модель санагдсан. Лиз бол одоо шинэ сайт ч юм уу үзэгчдээс шууд мөнгө авдаггүй учраас яалтчгүй рекламаар санхүүжихээс өөр аргагүй. Төрөний жишээн дээр хэллээ. Энэ том компаниуд чи хэдхэн компани те. Тэгээ хэдхэн компани нэг төрлөөр салбарлаагүй одоо шинэ нэг том компани хүнс рүү өсөрж ороод, телефон руу өсөрж ороод одоо юу гэдгийг бүх ингээд том салбар руугаа өсрээд орцсон учраас нэг компанитай би харилцаа муудлаа гэхэд тэр компани бүх төрлийнхаа рекламыг татах боломжтой те. Бид нар ганцхан л рекламаа санхүүждэг. Тэгэхээр хідүүлээ бас энэ ерэн сурвалжлах сая Батгагийн хэлдэг юуг хөгжүүлэхээсээ гадна бас бид нар орлогынхаа их үүсвэрийг бас нэмэх талаар яагаад санал гаргаж болохгүй гэж те. Одоо жишээ нь бол оюуны өмчийг дээдлэх тал дээр одоо энэ IPTV-нүүд олон суугийн үйлчлэгээ эрхлэгчид яалтчгүй одоо бидний бүх бүтээлийг дамжуулан үзэгчдэд хүргэдэг мөртлөө биднэрт одоо нэг төгрөгч өгдөггүйгээ түрүүн Батга хэлсэн те. Айл өрх бүр 1100 төгрөгийг Монголд л сар болго өгдөг. Тэрийг хинч өхөөч гэж асуудгүй, өгөхгүй ч байж болно гэдгүү та өгөх ёстой гэд байрны мөнгөн дотор нь орцсон байдаг те. Тэгтэл үндэсний телевиз өнөөдөр яг үнэн мөний төлөө байж чадж байгаа юу? Эрх баригч намын төлөө байж чадж байгаа юу? Өнөөдөр би энэ телевизэд сар болгон 1100 төгрөгөө өглөө нийтдээ ингээд дундчлаад аваад үтгэс сар болгон 700 гаруй сая төгрөгийг нийт өрхүүдээс цуглууллаа гэж бодоход энэ нийт ард иргэдийн хүсэн хүлээсэн тэр ерэн сурвалжлах байдаг юм уу? Үнэн зөв шудраг тэнцвэртэй мэдээллийг өгч чадж гинөө гэдэг өөрөө дараагийн асуудал. Хэрвээ өгч чадахгүй бол иргэн хүн яагаад би энэ үндэсний телевизэд өгөхгүй гэж болдгүй юм? Яагаад сонголт байж болдгүй юм? Ерэн сурвалжлах сэтгүүл зүг хөгжүүлж байгаа үнэн мөнийхээ төлөө дуурч байгаа ард түмнийхээ тал зогсож байгаа телевизэд би энийг өгнө гэж тэгвэл яагаад болдгүй? Яагаад байж болдгүй? Энэ үндэсний телевизэн 1100 өгдөг л байсан 20 жил өгцэн одоо ч өгөндөө гэд ингээд тайвшраа суугаад байж болохгүй шүү дээ. Нэг төгрөг. Дэлгүүрт ороод бид нар нэг төгрөг дутуу байхад за зулаа аав нэг төгрөг гэдгүү л эцтэй. Нэг төгрөгч үн цэнтэй болсон энэ үед бид өөрсдийнхөө карманаас гарч байгаа 1100 яагаад захиран зарцуулах эрх мэдэл жишээ нь үзэгч бидэнд байж болдгүй. Гэх мэтчлэнгээс ахуулаад олон одоо их усүртэй болох боломж. Гэхдээ тэрийг нийтэд бүгдэд гэж байгаа юм биш. Бүх телевизэд гэж байгаа юм биш те. Шудраг үнний төлөө зогсож байгаа, зөв явж байгаа, соён гэгэрүүлэх үүргээ биелүүлж байгаа.
ард түмний урд гарч байгаа, ёс заншлаа дээдэлж байгаа ч гэдэг юм уу. Энэ телевизүүдтэй өгөхөд бол болохгүй. Энэ мэдчлэнгээр орлогын их усрэл нэмээгүй цагт бол бид энэ асуудлаас гарахад бол үнэхээр хэцүү. Нэг юм хэрвээ талбар юм платформ байх юм бол ерөөсөө нэгжин сэтгүүлч. Тэгээ би одоо жишээ нь трансмений захирал байна уу те хамаагүй. Надад нэг юм хэлэх ёстой гэсэн сэдв байна. Тэр зарагдах нь үгүй юу? Зарагдтал нь чанартай хийх үгүй юу? Баг өөр сэтгүүлчд олдох үгүй юу те? Тийм юу байл ийм чөлөөтэй юм уу өмнөх тэр дилеммаас арай гарах юм шиг. Сэтгүүлчийг их сурвалжаа хамгаалахад эзэдийн зүгээс дарамтлах тохиолдол гардггүй гэж. Өөрөөр хэлбэл та бүхэн сэтгүүлчээ. Тэгээ сэтгүүлчийн их сурвалжаа бариад ирэхэд их сурвалжаа нэхэж шаардаад үгүй болон гарахгүй гэдэг юм уу. Тэгээ сэтгүүлч ямар нэгэн байдлаар тэр дарамтлалтын тохиолдол гарч ирсэн үү гэж байна. Ёс зүйн кодоо өөрөө зарлчих нь айгүй тийм том ашигтай өгөөчтэй. Энэ нь өөрөө юу гэхээр би ч бас гүйцэтгэх захирал шүү дээ. Цаана эзэд байгаа тий хөрөнгө оруулагчдаа. Хөрөнгө оруулагчдын хэв хэмжээ, редакцийн хэв хэмжээ, дээрэс нь уншигчийн хэв хэмжээг заагаад өчөж байгаа. Тэгэхээр тэр заалтан дээр гаргаад ингээ олон нийтэд зарлчихаар за яг би бол өнөөдрийг хүртэл бол манай дээр учиргүй тийм дарамтын одоо юм л ирж байгаагүй. Би өөрөө ч сэтгүүлчдэд дарамтлж үзээгүй. Тэгэхээр ёс зүйн код бол гаргаад тавьчих л та хэдүүлээ. Тэгэд ёс зүйн код уншсан эзэн над руу залгаж чадахгүй шүү дээ. Тэ? Ёс зүйн код уншсан миний бизнесийн партнер над руу ярихгүй л байхгүй. Би бол тийм л юм л. За миний асуудал баг эсрэгээр байгаа маа. Өөрөөр хэлбэл бүр аймаар юм авчраад өгөөч тий. Бүр нэг юм тий. Тэгж дарамтлах тий. Нөгөө нэг хүний нөөцийн асуудал байхгүй юу? Төрөний шалтгаанаар салбар жижиг учраас чанартай хүний нөөц судалж авахгүй. Нөгөө чинь чанартай тийм амар юм тий. Гал орж ирэх үү гэдэг бол баг эсрэгээр нөгөө асуудал байна.